OpenAI компани ChatGPT гэдэг модель дээр image 1.5 гэдэг загвар моделийг бол нэмж оруулж ирлээ. За энэ модель нь бол ганцхан текст бичээл таны зургийг одоо мэрэгжлийн төвшөнд өөрчилж чадна гэж байгаа. За би тэгээд гарсан цагаас нь хойш энэхүү хувилбарыг бол ашигласан. Тэгээд яалтчгүй өөр төвшөнд бол очсон. За бид нар өмнөх видеон дээр Google компани хөгжүүлж байгаа Nana Banana Pro гэдэг загвар одоо AI-аар зураг бүтээх засах тал дээр дэлхийн чагтнаг гэж ярьж байсан тий. Тэгвэл энэ модель шууд гарч ирэл 2 хоногийн дотор Google-ийн Nana Banana Pro-гийн дээр нь гараад ирсэн. За тэгэхээр ер нь бол одоо ямархуу төвшний одоо зураг засварлагч бас зураг бүтээгч AI модель гэдэг нь бол ойлгомжтой байгаа байх. Ер нь бол өмнө зураг бүтээх, видео энтер хийхэд бид нар одоо нөгөө prompt гэдэг зүйлээ англиар бичиж өгдөг байсан бол OpenAI компани хөгжүүлж байгаа. Яг өнөөдрийн миний орж байгаа энэ image 1.5 гэдэг модель монгол хэл ойлгодог. Чи одоо зургаа өглөө энэ зургийг яг ямар болгомоор байна те? Энийг нь өөрчил гэдгээ зүгээр монголоор бичиж өгөөл тухайн зургаа шууд янзлах боломжтой. За тэгээ та хэд минь энэхүү бичлэгээ бүр дуустал нь үзээрэй. Тэгснээр ерөнхийдөө AI-аар одоо энэ зураг засах бүтээх энэ зүйл яг ямархуу төвшөнд хүрсэнг бол ерөнхийдөө бичлэгийн төгсгөлд ойлгоно бас мэрэгжлийн төвшөнд өөрийнхөө зургийг хувиргаж янзлаад шинээр бүтээгээ сурах болно. За тэгээд олон юм яриад явах уу хэдүүлээ шууд ашиглаад эхлэе те. За ашиглахын тулд та бүхэн одоо ChatGPT рүү орох ёстой. За хэрвээ та гар утсан дээр ашиглаж байгаа бол ChatGPT гэдэг аппликейшн байдаг тий. Тухайн аппликейшнаа татаж яваад нэвтэрч ороорой. Компьютер дээр орж байгаа хүмүүс бол энэ дээрээс сайдбараа нээгээд тэгээд энэ дээр чинь бол шууд ингээд Nav chat, search chat одоо энэний доор image гэдээ ороод ирсэн байгаа. За шууд image гэдэг дээр нь дараад орчихно. За гар утсны аппликейшн дээр ч гэсэн яг адилхан меню хэсэгт чинь угаасаа image гэдээ ороод ирсэн байгаа. За тэгээд та хэд маань энэ дээр Plus гэд багцыг нь аваад ашиглаарай. Гэх юм бол хамаагүй хурдан, хамаагүй чанартай зургнууд гарч ирэх байгаа шүү. За, одоо хэдүүлээ энэ describe гэд энэ хэсэг дээр хэдүүлээ яг ямар зураг гаргуулмаар байна. Тухайн зургийг бичиж өгнө. Эсвэл та зүгээр зураг өгөөд зураг засах гэж байгаа бол эхлээд зургаа өгчөж болно. Зургаа өгөөд текст өгнө. За, эхлээд би текстээс зураг бүтээе. За, текстээс зураг бүтээе. Монгол хэл дээр шууд бичээд өгөх байгаа. За би шууд тэнгэрт одоо шүхэртэй нисэж байгаа муурыг харуул. За тэгээд эргэн тойронд нь өндөр уулстай гэдэг өгөгдлөг өглөө. За та хэд бол одоо яг ямар зураг гаргуулмаар байна те тэрийгээ шууд одоо саяны script гэдэг хэсэг дээр бичих байгаа. Тэгээд яг таны тэр бичсэн өгөгдлийн дагуу зураг бүтээж гарч ирнэ. За бидний гарч ирсэн зураг маань ийм зураг гарч ирчээ. За хэдүүлээ энийг нэг татаад авчи. Тэгвэл илүү амар байх үзэхэд. За тэнгэрт шүхэртэй нисэж байгаа муур эргэн тойронд нь өндөр уул харагдах гэсэн. За ер нь бол зургийн нэгтаршил энтер бол нэх амар тийм муу зургнууд бол биш. Нилээн дайжгүй нэгтаршил өндөртэй зургууд байгаа. За бидний нөгөө өмнөх Nana Banana Pro гэдэг моделийг бодох юм бол ямар нэгэн лого энтер бол байхгүй ийм зураг байна. Тэгэхээр та одоо хүссэн өгөгдлийнхаа дагуу энэ дээр зураг гаргуулах боломжтой. Одоо энэ доор нь ингэж бичээл. За одоо би та нарт хэрхэн зураг оруулаад зургийг засах талаар зааж өгнө. За тэгээд би ер нь бол ийм туршилт маягаар нэг 15-6 зургийг хувиргаад бэлдсэн байгаа. Наан нь зөвхөн текст өгөөд хэрхэн одоо зураг гаргах. За бас зураг хэрхэн оруулж өгөөд текст өгөөд ажиллах талаар бол товчгоо ойлголт өгчээ. Тэгээ шууд хэдүүлээ миний яг бэлдсэн байгаа юм руу оръё. За хэдүүлээ наан нэг ингээд нэг зураг оруулж өгөөд. За надад нэг ийм зураг байна. За би бол ер нь бол энэ зургийг оруулаад өгчлөө. За би энэ бол миний YouTube сувгийн thumbnail дээр байгаа зураг. Тэгэхээр энэ зургийг хэдүүлээ амар оруулцгаая. За зураг оруулж өгөөд. Одоо энэ зургаа яг та ямар болгомоор байна те? Тэрийг бичиж өгнө гэсэн. Цаана нь хар шуурга ирж байх гэдэг өгөгдлийг би бол өглөө. За хэдүүлээ өргөжлүүлэхт арчээ. За би цаана нь хар шуурга ирж байх гэдэг өгөгдлийг бол өгсөн те. За хэдүүлээ зургаа харъя. За ийм зураг болсон байна. Тухайн зургаа хэдүүлээ татаж аваад харчээ угаасаа илүү бас гоё харагддаг байгаа. За ер нь бол цаанаас нь ийм хар шуурга ирж байна те. За ер нь бол дайжгүй. За эндээс бол та хэд одоо шууд текстээ өгөөд зураг бүтээх дээр бол энэ дээр одоо ингэж бичээ шууд текстээ өгөөд зургийг бүтээчихнэ. Хэрвээ та зураг дээр ажиллах гэж байгаа бол тухайн зургаа оруулж өгөөд ардаас нь тексттэй энэ зургийг одоо яг яаж анзлахаа ингэж өгөөд тэгээд ашиглах байгаа шүү. За энийг бол ер нь та хэд бол ойлгоцсон байх. За миний хувьд бол image 1.5 гэдэг загварыг өмнө нь одоо нэг ашиглаад бэлдэжсэн зургуудаа ингээд бэлдээд та бүхэнд харуулах байдлаар оруулсан байгаа.
За ийм зургийг өгөөд би ийм болгосон шүү гэд та нар энэчнээс санаа аваад өөрсдийнхөө зургийг бас өөр дүрүүдэд хувиргах ч юм уу эсвэл хэрхэн постэр зураг бэлдэх энтрийгээ бол яг энэ одоо зааврын дагуу хийгээд бас өөрийнхөө зургуудыг хувиргаад авах боломжтой байгаа. Өөрхийн зургийг өгөөд за миний зургийг ашиглаад тэмээн хэрүүл унаад зэрлэг яндаанчуудаас зогтож байгаагаар зураг бүтээ. Эргэн тойронд нь пирамид барилгатай за усархаг ой дунд байх гэдэг өгөгдлийг би өгсөн байгаа. Нилээн сайн үр дүн гарч ирсэн. Яг өгөгдлийн дагуу үр дүн гарч ирсэн байгаа. За дараагийн нэг өөрчлөлт бол мэдээж expand байсан. За энэ дээр бол бид нэр хэмжээгээ өөрчлөх боломжтой байгаа. За надад бол 9-ийг харьцах нь 16 хэмжээтэй зураг байсан. За энэ дээрээс гарч ирсэн зураг байгаа. За энэ зургийг би 16 харьцах нь 9 хэмжээтэй болгоо гэдэг өгөгдлийг өгсөн байгаа. 6 өгөөд хэмжээг нь 16-г харьцах нь 9 болгоо гэсэн. За гарч ирсэн үр дүн нь бол ерөөхдөө миний зургийг expand хийгээд хоёр талыг нь нөхөд гаргаад ирсэн байгаа. За та хэд магадгүй одоо 9-ийг харьцах нь 16 хэмжээтэй зураг байх юм бол ChatGPT Image 1.5 гэдэг модельийг ашиглаад зураг 16 харьцах нь 9 хэмжээтэй буюу ер нь бол бусад бүх хэмжээнд тааруулсан байдлаар зураг хувиргах боломжтой болсон шүү. AI модельийг ашиглаад дараагийн өөрчилж болох нэг зүйл нь хэдүүлээ энэ модельийг ашиглаад өөрхийн дүр зургийг өгөөд өөр одоо холборт шилжүүлэх боломжтой. Арын бэкграунд болон өөр өнгийн хувцас энтрийг өмсүүлэх бүрэн боломжтой болчихсон байгаа. Ер нь бол царайны дүр төрхийг бол маш сайн хадгалж байна лээ. 90-с дээш өвтэй ч юм уу хадгалж байгаа. Тэр та админ заавал туршаарай. Өөрхийн зургийг өгөөд за Монгол дээл өмсүүл гэдэг өгөгдлийг өгсөн ийм болсон. За Монгол дээлээ бүтнээр нь харагдах гэдэг өгөгдлийг өгсөн байгаа. За тэгээд арайх нь бэкграундыг нэг сольж үтсэн. Тэгээд царай дүр төрхөө бол ер нь алдаагүй нэлээд сайн хувирч чадсан шүү. Тэр та админ өөрсдийнхөө зургийг ашиглаад бас хүссэн дүрдээ хувиргаад үзээрэй. За дараагийн нэг миний туршиж үзсэн зүйл гэх юм бол ер нь Улаанбаатар хотын энэ өдрийн зургийг өгөөд шүн болгоод шинэ жилийн уур амьсгал оруулаад солиот буудуулж үзсэн байгаа. Тэгээд үр дүн нь бол нэлээд сайн үр дүн гарсан. Одоо ямар нэгэн байгууллагаас шинэ жилийн бичлэг энтер аваад хийх шаардлага гарах юм бол тухайн зургаа бол одоо хүснээрээ энэ модельийг ашиглаад та бүхэн хувиргаад бичлэг энтер хийхэд бол тухайн зургийг ашиглах боломжтой болчихж байгаа. За энэ зургаас энэ зургийг шилжиж байгаа бичлэг энтер хийхэд бол ямар ч асуудалгүй болчихсон байна лээ шүү энэ модель дээр. Хэдүүлээ Image 1.5 гэдэг энэ модельийг ашиглаад текстийг өөрчилж болдог болсон. Та одоо ямар нэгэн зурган дээрх текст нь өөр юм уу, буруу юм уу тийм текст байх юм бол зурган дээрх текстийг өөрчилж болно. За жишээ нь би одоо Facebook пэйж хуудсан дээр нэг ийм пост оруулсан байгаа. Зураг засах. Тэгээ бүтээх тал дээр Google Nana Banana Pro гүйцэх модель гарчгаж гээд нэг ийм пост оруулсан. Зураг засах гэдгийг нь өөрчлөөд видео хийх болгож өгнө үү. Тэгээд бас лайкийг нь 1 сая болгоо гэдэг өгөгдлөг өгсөн. Тэгэхээр энэ дээрээс гарч ирж байгаа үр дүн зураг засах гэдгийг нь өөрчлөөд видео хийх болгоод надад шууд гаргаад өгчөж байгаа. Өмнө 26 лайктай байсан бол энийг 1 сая лайктай болгочихж байгаа. Хэдүүлээ энэ дээрээс харах юм бол OpenAI компани хөгжүүлсэн энэ ChatGPT Image 1.5 гэдэг модель дээр зурган дээрх текстийг та хүснээрээ өөрчилж болно. За дараагийн нэг туршиж үзсэн зүйл гэх юм бол би энэ зургийг ашиглаад Монголын сүү хувьцат компани Шимт сүүг рекламцсан постэр зураг гаргуулахыг хүссэн. За тэгсэн чинь ерөөдөө үр дүн бол маш сайн. Одоо Шимт сүүний одоо би зургийг өгөхөд ямар нэгэн өөрчлөлт бол ер нь хараагүй. Яг адилхан гарч ирсэн. Магадгүй оймс зардаг хүн байж болно, даах зардаг хүн, халуун сав зардаг хүн байх юм бол өөрөө ямар нэгэн дүр бүтээгээд тухайн одоо бараа бүтээгдэхүүнийхээ зургийг тухайн хүнээрээ одоо ингээд рекламдуулж болох боломжтой. Тэр рекламдуулах гэж байгаа зургаа хэдүүлээ энэ 1.5 гэдэг модельийг ашиглаад гаргуулчих болчихсон байна. За өөр бас нэг туршиж үзсэн зүйл нь би 3 зүйлийг нэгтгэж үзхийг хүссэн. Маш сайн үр дүн гарсан. За би энэ эрэгтэй зургийг өгөөд одоо PUBG Mobile-ийн дэлхийн аваргын энэ оны цомыг нь өгөөд бас ийм таргууны шагаатай бугуувчны нэг ийм зургийг өгсөн байгаа. За тэгэд энэ эрэгтэй залуу байна. Нэг гартаа энэ цомыг нөгөө гартаа энэ хайрцагтай бугуувчийг барьсан байх ёстой шүү гэдэг өгөгдлийг үл өгсөн. За тэгээд гарч ирсэн үр дүн бүр үнэхээр бест. Ямар ч өөрчлөлт байхгүй. Гол дүрийн эрэгтэй мань царай зүсэн огт өөрчлөгдөөгүй яг хэвэндээ. За тэгээд энэ дээрээс энэ бугуувчныхын зургийг харах юм бол бүр яг адилхан гарч ирсэн. Чимэглэл болон шагаа хоёр нь яг адилхан байлаа. Тэгэхээр бүр 100% дуурайсан юм шиг гарч байгаа. Тэгэхээр та админ энэхүү модельийг ашиглаад одоо өөрхөн брендийг одоо шууд сурталчлах
зургуудаа шууд энэ 1.5 гэдэг моделийг нь ашиглаад хийх боломжтой болчихсон байна. За дараагийн нэг өөрчлөлт нь би постэр зураг хийлгүүлсэн байгаа. Өөрхийн зургийг одоо энэ эмэгтэй жүжигчний зурагтай хамт өгөөд хайр дурлалын одоо постэр зураг бэлдээд өгөө гэдэг өгөгдлөг өгсөн. За гарч ирсэн үр дүн нь. За бид нэр өмнөх видеон дээр болохоор Google-ийн Nana Banana Pro гэдэг модель дээр бас энэ постэр зураг гаргах тал дээр туршиж үзэж байсан. Нилээн сайн үр дүн гарсан. Image 1.5 гэдэг модель дээр бас постэр зураг бол нилээн сайн гардаг юм байлаа. Тэгэхээр та одоо магадгүй одоо постэр зураг хийдэг хүн байх юм бол AI-г ашиглаад хийж болно. Эсвэл та постэр зураг хийх гэж байгаа хүн байх юм бол бас AI-г ашиглаад ийм гоё постэр зургууд хийгээд байх боломжтой болчихсон шүү. Canon-ы постэр зураг одоо шинэ жилийн постэр зургууд бол хүн болгонд хэрэгтэй байгаа. Цагаан сараар бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах постэр зургууд бас стандарт хэрэгтэй байгаа. Тэр шууд энэ моделийг ашиглаад ийм постэр зургуудыг хийх боломжтой болчихсон. За дараагийн нэг миний туршсан зүйл гэх юм бол би шууд 1.5 гэдэг моделийг нь ашиглаад би YouTube сувгийнхаа thumbnail зургийг өөрчилсөн байгаа. За өмнөх Nana Banana Pro модель дээрх одоо зургаа шууд AI-аар шийдэж чадсан. Тэгэхээр үүнээс хойш бол ерөнхийдөө бүх зургаа бол би AI-аар шийдээд явна. Тэгэхээр та ч гэсэн магадгүй YouTube сувг хөтэлдэг юм уу? Энд тэнд ямар нэгэн ийм зургийн асуудалтай тулгарсан бол та шууд энэ моделийг ашиглаад гаргуулах боломжтой. Өөрхийн зургаар хөлсөн дүр тувиргах боломжтой болчихсон. За би тэгээд өнөөдөр нэг шинэ жил үнгүй хөтлөн гээд Facebook дээр сенсац болоод байгаа шүү дээ, тэрийг энэ AI-аар хийж үтсэн. За ганц нэг алдаа нэг юм бол мөнх эрдэн ах юм маань царай нэг өөрчлөгдөж гарч ирсэн байгаа. Жижиг өөрчлөлттэй. Жижигэн ч гэжтэй ерөнхийдөө 80% төстэй гарсан. За нөгөө хоёр нь бол нэлээд дайжгүй. За энэ дээр сарах юм бол үг үсгний алдаанууд гарч ирсэн. Тэгэхээр Nana Banana Pro-г бодвол үг үсгний алдаа тал дээр жоохон сайн биш байна уу та гэж би бол анзаарсан байгаа. За гэхдээ ер нь бол нэлээд гоё постэр зураг гаргуулсан байгааз. Тэгэхээр та хэд маань бас өөрийнхөө зургаар гоё магадгүй постэр зураг хийж болно шүү. Туршаад үзээрэй. Шууд одоо энэ бичлэгээ зогсоож байгаа туршаад үзсэн ч болно. Ер нь дор нь туршаад байх юм бол та нарт өөрсөд чинь шууд ингээд цуугдаад үлдсэн шүү. За дараагийн нэг туршиж үзсэн зүйл гэх юм бол зургийн нэгтаршил. За энэ удаа бол би нэлээд муу зураг өгсөн. За ингээд ийм зураг өгөөд зургаа өгөөд дээр нь энэ зургийн сэв зураасыг ярилгаад өнгийн бодит мэт сэргээ гэдэг өгөгдлийг өгсөн. За үр дүн нь бол нэлээд сайн байгаа. За тэгээд энэ зураг сэргээх тал дээр бол бид нэр өмнө Nana Banana Pro дээр бас нэлээд сайн үр дүнг бол үзсэн. За тэгвэл энэ модель дээр бас нэлээд сайн үр дүнг бол үзэж болохоор байна л шүү. Тэгэхээр та хэд маань заавал туршаарай. За энэн дээр бас бүр ийм болцсон зургийг бол би өгж үтсэн. Өөр дүр төрхтэй гарч ирсэн. Гэтэ бол ер нь дайжгүй бас. Энэ зургаа өгөөд энэ зургийн сэв зураасыг ярилгаад өнгийн бодит мэт сэргээ гэж өгсөн байгаа. Тэгэхээр манайхан донд ерөнхийдөө нэг хуучны зургуудыг сэргээхт тэм хүмүүс байгаа штэ. Бас нөгөө AI-аар зураг засна гэдэг гаруудад очиж мөнгөөлөө үрдүүлдэг хүмүүс маань таад маань өнөөдрийн бичлэгийг үзэж байх юм бол магадгүй энийг дуурайч хийгээд өөрсдийнхөө хуучны зургийг гоё өнгөт мэт сэргээгээд авах боломжтой байгаа шүү. За бас нэг туршиж үзсэн зүйл юу вэ гэвэл зурган дээрх ямар нэгэн объектын өнгө сүүдэр бүх зүйлийг нь ер нь өөрчлөх боломжтой болчихсон. За би энэ дээр бол нэг ийм машины зураг өгөөд энийг ийм усан цэнхэр өнгөтэй болгоо гэдэг өгөгдлийг өгсөн чинь үр дүнд нь бол ийм болж гарч ирсэн байгаа. Тэгэхээр та хэд одоо магадгүй хувцсныхаа өнгийг ч юм уу хажуудаа байгаа байшныхаа өнгийг ч юм уу ямар нэгэн зурган дээр байгаа ямар нэгэн зүйлийнхаа өнгийг нь өөрчлөх шаардлага гарсан бол ChatGPT Image 1.5 гэдэг модель зургаа өгөөд өнгийг нь өөрчлөөд аваарай. За дараагийн нэг туршиж үзсэн зүйл гэх юм бол би нэг өдрийн хоолны төлөвлөгөө зүгээр шууд гаргуулж үзсэн. За би юу гэж өгсөн бэ гэвэл чи надад нэг өдөр идэх хоолны төлөвлөгөө заавар зураг бүтээгээд өгөө гэдэг өгөгдлийг өгсөн байгаа. За тэгээд үр дүнгийн харъя. Нэг өдрийн хоолны төлөвлөгөө нэг аяга овёс жимсээр. За тэгээд ер нь бол тайлбартайгаа за тэгээд зурагтайгаа нэлээд дайжгүй үр дүн гарч ирсэн. Тэгэхээр эндээс бол та бүхэн магадгүй жимийн багш ч юм уу зөв хооллолтын талаар одоо хүмүүс сургалт өгдөг хүн байх юм бол та хоолныхоо төлөвлөгөөг шууд хэмэл оюун ухаанаар ингээд гаргуулчих болно. За тэгээд ямар нэгэн алдаанууд байх юм бол тухайн алдааг энийг нь засаад өгөөч гэдэг өгөгдлийг ахиж өгөөд засаадах боломжтой. За та магадгүй хэмэл оюун ухааныг ашиглаад одоо зоогийн газар ажилладаг бол менюгөөч бас гаргачих боломжтой болчихсон байгаа.
за меню гээд маш олон зүйлийг бол энэ хэмэл оюун ухааны модулээр хийх боломжтой болжээ guys. За тэгээд энэ хүрээд миний өнөөдрийн бэлдсэн энэ туршиж үзсэн хувилбарууд маань энэ хүрээд дууслаа. Тэгээд дараагийн бичлэгүүд дээр би илүү бас энэ талаар ингээд задлаад тэ ажил бизнестэй хэрхэн ашиглах талаар ингээд тайлбарлаад явах болно. За тэгээд та хэд маань цаашид мөн хиймэл оюун ухаантай холбоотой иймэрхүү шинээр гарч байгаа сайт модулуудыг монгол хэл дээр үзэх хүсэх юм бол манай YouTube сувгийг яг одоо дагаарай. Тэгээд энэхүү бичлэг хэрвээ танд таалагдсан бол лайкээ дараад асуухыг хүссэн асуултаа энэ бичлэгийн коммент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.